Сайн байцгаана уу та бүхэнд өнөөдрийн мэндийг хүргэе. Өнөөдрийн видео бичлэгээр та бүхэндээ C1 барамжлалын хэлийг ашиглан Power давталтаар тоон дарааллын нийлбэрийг хэрхэн олох талаар та бүхэндээ тайлбарлая. За, тоон дарааллын нийлбэрийг олохын тулд бид нэр Power давталтынхаа үндсэн хувьсгч болох AX хувьсгчийг сонгож авъя. За, дараа нь тоон дарааллын нийлбэр олохын тулд SAM гэсэн хувьсгчийг сонгож авъя. SAM-ийн эхлэх утга маань тэгээс эхлэх ёстой байгаа. Учир нь гэвэл тоон дарааллын нийлбэр олох гэж байгаа учраас нийлбэр олох хувьсгч маань утга маань тэг байх ёстой гэсэн үг. За, for давталтын дотроо бид нэр I-ын нэгээс эхлэн I утга нь 10-аас эрс бага буюу тэнцүү I-га утгыг нэгээр нэмэгдүүлнэ. За, ингээ гоё алтан дотор шууд бид нэр SAM тэнцүү SAM-ыг дээр нэмэх нь I гэж бичиж өгнө. За, тэгээ бид нэр шууд энэ дээрээ cout функцаар SAM-ыг сасах нь I гэж бичиж өгнө. За, давхар ажлын дотор нэмэх тэмдэгээ тавьж өгнө. За, дараа нь I-га утгыг өгөөд давхар ажлын дотор тэнцүүгийн тэмдэгээ тавиад за, тэгээд дараа нь SAM-ийнхаа утгыг хэвлээд end line гэж мөр унаана. За, энэ маань олон мөр хэвлэх учраас хоорондоо нэг мөрний араас цавж гарахгүйгээр шинээр мөр болгон дээр хэвлэгдэнэ гэсэн үг. За, үрд маань хэвлэгдэж гин тэг дээр нэг нэмлээ 1 дээр 2 нэмлээ 3. За, дараа нь 3 дээр 3 нэмээд 6 гэх мэтчлэн нийт 45 дээр нэмэх нь 10 буюу 55 хүртэлх тоон дарааллын нийлбэрийг оллоо. За, энэ маань нийт 10 удаа давтсан байгаа. 10 удаа давтаж эхний 10 хүртэлх тоон дарааллын нийлбэрийг гаргасан байна. Энэ тоо маань 55 гэсэн үр дүн гарсан байна. За, ингээд өнөөдрийнхөө видео бичлэгээр та бүхэндээ C1 барамжлалын хэлэн дээр хэрхэн Power давталт ашиглан тоон дарааллын нийлбэр буюу математикийн салбарт архимедийн прогрессыг олох талаар та бүхэндээ тайлбарлаа. Танд манай бичлэг таалагдсан бол сэтгэлийн бяцхан ханд өөргөж доор дансанд бяцхан ханд өргөөрөө. За, мөн сувг маань таалагдсан бол subscribe хийгээрэй. Бичлэгийг маань бусдад share хийж түгээгээрэй. Мөн лайк, комент бичээрэй. За, баяртай.